За үзэгчдээ өнөөдөр та бүхэндээ бид газар зохион байгуулалтын албаны даргын албан үүргийн төр оглон гүйцэтгэгч Саваг Эрдэнэ болцолж байна. Танд энэ өдрийн мэнд хүргэе. За баярлалаа энэ өдрийн мэнд. За тэгэхээр иргэдийн зүгээс л одоо 2026 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд ямар үйл ажиллагаанууд багтсан бэ гэдэг одоо мэдээллийг авахыг хүсэж байгаа. Тэгэхээр энэ талаар ойлоо мэдээллийг. За дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөд бол тухайн жилд хэрэгжүүлэх ажлын үргийг баталж өгдөг байгаа. Энэ дүүргийн иргэдийн хурлын иргэдийн хурлаас 2025 оны 51-р хурлаар 5 бүлгийн 185 ажлыг хэрэгжүүлэхээр манай газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд туссан байгаа. Нэгдүгээрт нь бол газрын менежментийн чиглэлээр, газар зохион байгуулалтын чиглэлээр, газрын зөрчил барилгах чиглэлээр, газрыг нөхөх олгортой орж төлөвлөх болон газрын төлбөрийг одоо барагдуулах чиглэлээр 5 бүлэгт туссан байгаа. 35 дугаар хорооны айл өрхүүдийг чөлөөсөн. 4-р хороон дээр одоо газар чөлөөлөлт гэж толгой дотын эхлэлийг бол тавьчаад байгаа. Тэгэхээр 2026 онд одоо манай хорооныхан газар чөлөөлөлтөнд орох уу гэж иргэд их асууж байна. Тэгэхээр аль хороон дээр газар чөлөөлөлт хийгдэх вэ энэ онд? За 2026 онд газар чөлөөлөлт хийгдэх дахин дүүлэлтийн байршлууд гэх юм бол 4-р хороо, мөн 3-р, 4, 5, 6, 7-р хороо, 27-р хороон дээр нөхөө олгортоор газар чөлөөлөхийг нийслэлийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгасан байгаа. Энэ нь болохоор одоо ажлуудаа ирэмблээд нэн шаардлагатай ажлаас тэгэхээр нөхөө олгортоор чөлөөлөд явна. Нийслэлийн төлөвлөгөөнд туссан учраас ер нь бол нөхөө олгортоор чөлөөлөх ажлууд үргэлжлээд явна гэж үзэж байна. Эхний ээлжинд бол бид нар бол 4-р хороог нөхөө олгортоор чөлөөж дуусгахаар зорилго тавиад ажиллаж байгаа. За зарим дүүргүүд бол одоо газар эзэмших хөгжлөх хүсэлтүүдийг бол цахимаар авч байгаа. Тэгэхээр согны архин дүүргүүд нь яаж явагдаж байна? Энэ одоо хүсэлт авч байгаа дүүргүүд бол алслагдсан дүүргүүд байгаад байгаа шүү тийм ээ. За газар эзэмших эрх олгох гэдэг юм болохоор одоо шинээр олгох буюу газар эзэмших эрхийг олгож байгаа. Энэ болохоор төвийн 6 дүүрэгт биш мөн 21 аймаг, алс 3 дүүрэг буюу Багнуур, Багханга, Налах дүүргүүдэд олгож байгаа. Энийг цахим системээр ий газраар дамжуулан авч байгаа. Тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвөнд төлөвлөсөн байршуулууд дээр одоо өргөдлөгсөн он цаг хугацаагаар нь дараалуулад тухайн жилийн төлөвлөгөөнд тусах иргэдийн асуудлыг шийдвэрлэхээр 21 аймаг буюу алс 3 дүүрэг дээр тусаад явж байгаа. Энэ асуудлууд. За тэгэхээр газрын албаны бол тодорхой үйлчлэгээнүүд бол цахимжиж эхэлсэн. Тэгэхээр одоогийн байдлаар ямар үйлчлэгээнүүд нь цахимдсан байгаа вэ? За газар зохион байгуулалтын албанд одоо иргэд ий газраараа дамжуулаад 27 төрлийн үйл ажиллагааг цахимаар одоо хүсэл гаргах боломжтой болсон. Өөрийн газар дээр гэсэн газар эзэмших эрхээ шилжүүлэх, бусдад хугацаа сонгох, за барьцаанд бүртгүүлэх, мөн талбай хэмжээ зөрүүлэлтөд өөрчлөх, байршлыг өөрчлөх гэдэг их мэт одоо 27 үйлчлэгийг бид нэр цахимжуулаад оруулсан байгаа. Энийхээ дагуу цахимаар хүсэлтээ өгөөд цахимаар өргөдлүүд авах хэрэгтэй. Мөн одоо иргэд маань одоо газар алба цахимдсан уу гэдэг асуудлууд ирдэг. Хуучин цаасан гэрчлэгийг бол одоо дүүргийнхаа газар зохион байгуулалтын албанд өгөөд энийг цахим гэрчлэгээ болгож авах нь одоо нэг шаардлагатай асуудлууд байгаа. Энэ цаасан гэрчлэгийг хураалгаж цахим болгосноор одоо энэ цахимаар өргөдөл хүсэлт гаргах одоо иргэдийн нээлттэй болно гэсэн үг. Цахимдсан гэрчлэгт болж аж. Үгүй бол одоо цаасан гэрчлэг нь байгаад байдаг. Цахимаар давхар хүсэлт өгч болохгүй л гэсэн асуудал байна. Цахим цаасан гэрчлэгээ заавал хураалгаж цахим болгосны дараагаар одоо бид нэр цахимаар одоо хүслүүдээ өгөх боломжтой болно. За тэгэхээр дүүргийн даргын иргэдтэй их уулзалт нь 2-7 хоног тутамд болдгоо. Тэгэхээр энэ дээр иргэд юу гэж ирж байгаа нөхөрөө би одоо энэ байшин одоо газар дээрээ тийм ээ 4-5 жил амьдарсан. Байшингаа барьцаан, гэрээ барьцаан гэдээ ирээд идэг хашаа хатгацсан тийм ээ. За тэгээ энэ дээр маань одоо газрын гэрчлэгээ олгож өгөөч гэж ийм хүсэлтүүд маш их ирж байна л да. Тэгэхээр энэ юурын боломжтой байд юм уу? Хуулиараа хэрхэн зохицуулсан байдаг вэ? За ер нь бол одоо ингээд зөвшөөрлгүй хашаа байшин барина гэдэг чинь бол газрын тухай хуулийг зөрчөөд нь шүү дээ. Газрын тухай хуулийн 27-гийн 4-дээр зохицох байгууллагын зөвшөөрлөөр хашаа газар эзэмших хориглоно гэж цацсан байна. Энийг зөрчөөл хашаа байшин барьцаа энэ асуудал олон жилийн байгаа. Энийг бол судалгаа гаргаад газар зохион байгуулалт гэдэг зөргизөө ерөнхий газар руу бид нэр олон жил амьдарсан айлгаа судалгааг 23 оны 8 сараас хойш ингээд өмнө амьдарч исэн байх юм бол Google-ийн фото зураг, сансрын зурагтаа одоо олон жил амьдарсан нотломжийг авсаргаад газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгаж шийдвэрлэх талаар хүсэлтийг хургуулээд төлөвлөгөөнд батлагдах юм бол бид нар бол одоо тэр хүмүүсийн бичвэрнүүдийг баталгаажуулж өгөх боломжтой болно гэсэн үг юм байгаа. Шууд одоо бид нар шинээр олгож байгаа тохиолдолд бол заавал одоо хоосон байршил дээр зурж иж олгох асуудлуудыг цахимаар явж байгаа учраас ийм төлөвлөгөөний дагуу явах хэрэгтэй. Тэгэхээр цахим руу одоо энэ нөгөө амьдраад байгаа айлуудын асуудлыг оруулах юм бол
одоо хүний амьдрал доржийн одоо 5 жил амьдарсан байшин дээр нэг хүн сонгогчвол яг иргэн бат гэдэг хүн сонгогчвол тэр хүн өөрөө өмчийг алдах учраас энийг судалгаатаагаар 2023 оноос хойш одоо өмнө амьдарчээсэн одоо Google-ийн зураг фото зургаар баталгаажуулсан энэ судалгаа гаргаж өгчөөж хориолт хамгаалтын бүсд ороогүй газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нийцсэн хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд одоо нийцээд энд олох боломжтой байршлаар байх юм бол судалгаандаа нийцүүлж цаашдаа бид нар олгож явах боломж үүрдэнэ л гэсэн үг юм байна. За тэгэхээр хоёр дахь асуудал нь ирээдүйн улс дээр юу гэж орж ирж байгаа юм гэхээр манай одоо хорооны, манай хашааны, гудамжны орц гарцыг таглаад одоо нэг хүн байшингаар барьсан байна. Энийг татаад өгөөч. Эсвэл нэг хүн кадастрын зургаас илүү хашаага татсан байна гэд маш их орж ирж байна л да. Энэ тохиолдолд юу яаж шийдвэрлэдэг юм? Тэр одоо хаацсан байна гэж шууд мэдээж тэр хашааг нь бол татчих байх тийм үү? За газрын тухай хуулинд одоо газрын кадастрын зургийн дагуу эзэмшиж өмчлөж ашиглах ёстой. Энэ кадастрын зургаас зөрчилтэй буюу кадастрын зургаас хэтрүүлэн барьсан тохиолдолд манай хугацаатай мэдгэл өгöd газар зохион байгуулалтын төлөвлөгөөндөө тусгаад зөрчил арилгах хэсэгтээ тусгаж хагаад бид нар энийг зөрчлийг арилгаж чөлөөлөх боломжтой. Энийг болохоор яаж харах юм бол газар дээр бүгд нээлттэй байгаа. Ороод тухайн байршлаа дараад харлаа. Кадастрын зургаас хэтрүүлээд хашаа барьсан. Иргэн таны гудамжийг хаацсан байх юм бол манад гомдлоо гаргаад бид нар энэний чин дагуу очиж хэрэг судалгаа хийгээд энийг зөрчлийг арилгаад явах боломжтой. Тухайн одоо байршлуудад одоо ингээд нарийнхан орц гарцтайгаар одоо өмнө олгоцсон юм байршлууд байх юм бол өмнө өмчлөөд авсан хүний газрыг бид нэр тухайн газарт нөхөн олгор өгж л орц гарцыг өргөсгөж томсгоно гэхээс биш шууд одоо тухайн өмчлсөн газар эзэмшиж байгаа газар дотор байгаа асуудлыг шууд бид нэр албан хүчээр буулгад зөрчил арилгах боломжгүй байдаг. Энийг цаашдаа дүүргийнхаа төсөв төлөвлөгөөнд тусгаж хагаад нэн шаардлагатай гэж үзэх юм бол тэн дээр одоо тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд эренбэлж оруулж нөхөн олгорт гарч төлөөж иргэдийн орц гарцыг гаргах асуудлыг зохион байгуулж ажиллана л. Тэг гомдлоо одоо яаж өгнө гэсэн үг бийжиж ирэх хэрэгтэй юм уу захимаар авчиж гин үү? Захимаар өгж болж чинь өөрийнхөө газар дээр газар гүйцэмээр өгж болж чинь үгүй бол 1800 1200 гэдэг дугаар байгаа шүү дээ. Ийшээ өөрийнхөө хүсэлтэд хэлээд нэг төлбөр тэдгээр орны тэдэн амьдрыг тийм нэг төлбөр явцыг хаацсан гэдэг өөрийнхөө нэг төлбөрийг тодтогоод өгчвөл энэ бол тухайн юу та тодорхой ингээд ирээд бид нар энийг судлаад хүслийг шийдчих боломжтой л гэж үзэж байна. За дараагийн нэг асуудал саяхан одоо газар олгох асуудлыг дүүргийн засаг дараалал эрхэн шилжүүлж байгаа. Одоо дүүрэг орон нутг руу шилжүүлж байгаа гэдэг мэдээлэл гарсан л та тий. Өмнө нь ер нь одоо энэ талаар иргэд маань сайн ойлголтгүй байсан байх гэж би бодож байна. Газар олгалтын процесс ер нь яаж явагддаг гэсэн тий. Одоо ингээд дүүргийн засаг дараалал эрхэн шилжээд ирэх нь яа гэсэн үг вэ? Ер нь бол энэ газар зохион байгуулалтын төлөвлөгөөн дээр одоо ингээд олох газрынхаа байршлуудыг тусгачдаг. Энийг ингээд нийслэлтэй энэ 7 нэгэ тусгасан байгаа. Энэ байршлыг дүүргийн иргэдийн хурал батлаад дээрээс нь нийслэлийн газар зохион байгуулалтын газраас энэ дэр дүгнэлт гаргаад ерөнхий газар энийг засгийн газарт өргөн барьж засгийн газрын тогтоол гараад тогтоолыг нь уламжилж нийслэлийн засаг дарга дүүрэгт эрхээ шилжүүлж засгийн газрын тогтоол дээр орсон одоо төлөвлөгдсөн байгаа нэг салбаруудыг л дүүргийн засаг дарга олгодог гэсэн үг. Энэ нь болохоор одоо орон нутагт шилжүүлээ гэдэг нь болохоор аймаг сум дээр яриад байгаа. Газрын тухай хууль дээр бол дүүргийн засаг дарга газар эзэмших эрх олгоно гэсэн эрх байдгүй. Нийслэлийн засаг дарга эрхээ шилжүүлсэн тохиолдолд дүүргийн засаг дарга олгоно гэж байгаа. Тэгэхээр нийслэлийн засаг дарга эрхийг шилжүүлсний дараагаар одоо олгодог болно гэсэн үг. Одоо энэ яригдаад одоо сошиал дээр яваад байгаа засгийн газар эзэмших эрхийг орон нутгад нь шилжүүлээ гэдэг нь одоо энэ засгийн газрын тогтоол гарахаа болсон. Газар зохион байгуулалтын төлөвлөгөө нь өөрөө батлагдчих юм бол одоо орон нутгад нь шууд зөвхөмжөө гаргах нь нийслэлийн засаг дарга төлөвлөгөө батлагдсны дараагаар эрхийг шилжүүлж өгснөөр одоо дүүргийн засаг дарга эрхийг хэрэгжүүлж явна л гэсэн үг. Ийм юм байна. За тэгэхээр газрын албал одоо маш их ачаалттай байдаг. Тэгэхээр иргэдтэй та бас хандаж хэлэх үг байгаа ах тийм ээ. Одоо мэдээж иргэд маань хуулиа мөрдөж газраа эргэлтийн цэгийн дагуу кадастрын зургийн дагуу хашаага барьж байгаа ч битгий ингэ зөрчил гаргаж гудамж талбай таглах мөн одоо гадуур талбай бусдын нэгнийхээ эрхийг зөрчөөс гадна өөрсдөө охирдог хашаага сонгоснаас гараад хашаанаасаа хэтрүүлээд байшингаа харьцдаг. Энэ байшин маань үл хөдлөх хөрөнгө маань хөрөнгө болдгоо, бүртгэж авдгоо. Ийм асуудлууд байдаг. Тэгэхээр яг л хууль дүрмийнхаа дагуу кадастрын зургийн дагуу хашаагаа барьчих юм бол иргэн таны эрх нээлттэй байж гин. Газраа өмчлөх болгоод асуудлууд ирэгдэг. Тэгэхээр эргэлтийн цэгийн дагуу зориултаараа эзэмшчих юм бол өмчлөлт өгөхгүй. Хүн болгон л өмчлөх хүсэлтэй байгаа. Энийг заавал хэрэгжүүлэхэд бол заавал кадастрын зургийн дагуу
барьж зөрүүлтийн дагуу ашигласан газрыг өмчлүүлдэг байгаа шүү. Энэ дээр иргэд маань анхааралтай энийг одоо яг энэ хуулиа мөрдөж зөрүүлтийн дагуу эргэлтийн зэгийн дагуу кадастрын зургийн дагуугаа эзэмшиж ашиглаач гэж уриалмаар байна. Одоо энэ дээр бас нэг асуулт бас нэмээд асуучих. Одоо газар эзэмших одоо гэрчлэгээ нэг 15 жилийн хугацаатай байдаг ч илүү байгаа тийм ээ. За тэнгууд нөгөө өмчлөх рүүгээ шилжүүлэхгүйгээсээ болж одоо нөгөө газар нь хураагдах ч юм уу эсвэл ингээд шилжүүлэхгүй ингээд яваад байгаа асуудал гэж энэ дээр та нэг хэлдэг гэж юу. Газрын тухай хуулинд 15 жилийн хугацаатайгаар газар эзэмших эрхийг олгож байгаа. Газрын тухай хуулийн 41-ийн 6 дээр одоо газрыг 2 жил дараалал нь ашиглаагүй бол газар эзэмшихийг хүчингүй болгох хуулийн залтууд байгаа. Энэний дагуу ашиглаагүй иргэн хуулийн этгээд газрыг бид нар мэдгдэл өгөөд одоо хүчингүй болоод явдаг. Хүнд зүүцэх шалтгаангүй иргэдээ асуудлууд байх юм бол мөн 15 жилдээ ингээд ашиглаагүй иргэний газрыг бол хугацааг нь сонгох боломжгүй байдаг. Дараагийн иргэнд одоо боломжийг олохгүй бол талаар дүүрэн баахан хоосон газар байгаад байдаг. Иргэн очиж ашиглахгүй болохоор бид нар энийг өөргөө биелүүлдэг учраас энэ хүний газрыг одоо дараагийн хүсэлт өгсөн ч сонгох боломжгүй байдаг шүү. За өнөөдрийн манай ярилцлага та газар зохион байгуулалтын албаны даргын албан үүрэг төр орлон гүйцэтгэгч Лав Эрдэнэ оролцож одоо газартай холбоотой мэдээллийг та бүхэнд өргөлөө. Баярлалаа.